За Улаанбаатар хотоос гараад бид нэр Сэлэн аймгийн Алтан булгийн чөлөөт бүс рүү явж байгаа. Тусгай сурвалжлага нэвтрүүлгээ эндээс бэлдэнэ. Яагаад энийг зөрөө гэд. Одоо монголчуудын өргөнөөр тэмдэглэдэг шинэ жилийн баяр болох чинь. Байгууллага болгоно л одоо энэ баярыг тэмдэглэн олноор хүнээ зөвлөл. За араас нь монголчуудын өргөн дийлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр болно. Ширээн дээр бол одоо яг энэ чөлөөт бүсдэр зарагддаг одоо Улаанбаатарт бас байгаа тийм. Арх дарс, виски коньяк, дарс, шампанс гэдэг бүгд л байна. Чөлөөт бүс дээр яагаад очих гэж байгаа. Энд бол хямдхан байх. Тэгэхээр энэ хямдхан бүтээгдэхүүн өөрөө чанартай юу үгүй юу? За хүмүүсийн хардаад байдаг шиг одоо хулих уу? За энийг бид нар яг газар дээрээс нь сурвалжлая гэж бодож байна. Бас хуулийн хэлтийн байгууллагуудаас бас мэдээлэл авъя. Тэгэд энэ тухайн сурвалжлагыг маань одоо хүлээж авч үзнэ. Хотоос өөрөөр гарсан бид 345 км замыг 5 цагт туулаад Алтан булгийн суманд өглөөний 10 цагийн автод очсон. Чөлөөт бүс рүү өглөө 9 цагаас эхлээд автомашинууд дараалах юм. Төв аймаг дархан Сэлэнгийн дугаартай машинууд дийлэнх нь. Бидийг 10 цагт очиход 30-аад машин байсан. Шинэ жилийн баярд өгсөн шинэ сарын ихэхэд цөөхөн тооцогдох юм байлээ. Чөлөөт бүсийн шалганаар нэвтэрч зогсоолт машинаа байрлуулад бүртгэл хийдэг байр руу орсон. Эхлээд хилийн цэрэгт иргэний өмлөхөд бүртгүүлээд дараа нь гайлд бүртгүүлж хүн тус бүр баркод авлаа. За энийг бол үнэгүй авсан. Шалганаас гараад машиндаа суугаад чөлөөт бүс рүү дараа нь орсон. Чөлөөт бүс дотор ер нь л согтууруулах ундааны бөөний төвүүд байдаг юм байна. Ганц нэг орос чихрийн дэлгүүр харагдсан. Дэлгүүрүүд бүгд л онгойцсон байл. Би тактикийн алдаа гаргаад Алтан булгийн чөлөөт бүс рүү ийхлийн логотой машинтай орцсон буруутчихжээ. Бидний өмнө орсон машинуудаас хүмүүс нь буухгүй дэлгүүрт ороход худалдагчид нь бичлэг хийлгэхийг зөвшөөрөхгүй байгаадсан. Оростой хаяа залгай Алтан булгийн чөлөөт бүсэд арх виски коньяк 2-3 дахин хямдхан зарагдаж байгааг үзэгч та бүхэн одоо харж байна. Нэвтрэхэд өгсөн баркодоор эндээс баг багаар арх согтууруулах ундаа зөөж амьдэрдэг нэг хэсэг байна. За богинуулээд тэдрийг нь хот хөдөөрөө зардаг олон айл байд юм байна. Хот руу юу нь хилүүлцдэг айл байна уу? Чирмс хэрэгтэй байна. Виски 96 тэр нэг 40 шил Жак 40 шил Джеймс авчмарх. Юу яа тэндээ бэлэн байж идэв юм эсвэл эндээсээ бид нэр сонгочоод яг уу сонгочоод хэлнэ шүү дээ. Сонгочоод хэлэх үү? Тэгээд нөө декларацны мөнгө гэдэг гаргалтын мөнгө гэдэг хэрэг авчихдаг. Декларац нь яа дээ? Нөгөө баркод уу? Энийг хитээр тооцтой. Нааш нэг бичиг 15. Яа энэ өөр ямар зардал юм бэ тгий? Тэр хоёр л байгаа. Тэгээд зам зам. Чөлөөт бүс рүү ороход өгсөн баркодоор нэг хүн 2 литр арх юм уу виски коньяк 2 литр дарсал авч гарч болдог. Илүүг бол болохгүй. Бараа богинуулж ачдаг хүмүүс баркодыг 15,000 төгрөгөөр зардаг бас авдаг юм. Сайн. Хитээсээ аваад. Хоёроос онгоо. Нөгөө хот руу олныг яа нэг үйл яаж болох вэ? Хот руу олныг хүлээ авалтсан байхгүй. Юу авах гэж? Виски нэ Джеймсын Жак хэлэл авах. Одоо ингээд орж ирэх бичиг авдаг шүү дээ. Яг баркод юмнууд байна л да. Баркод тэгэхээр чинь цөөхнийг л өгдөг шүү дээ. Тийм шүү дээ. Ерөөс хоёрхан шүү дээ. Гаргаад улсууд энэ 15-ын бичгийг чи 20 гээд ягаад гаргацсан архинууд байдаг шүү дээ. Хаанаас вэ? Энэ улсууд энэ Алтан булгад айлуудад. Айлуудаар ахын тий. Хотоос фэйсбүүкээр ярьж явах үнэтэй байгаа тий. Тэгвэл бид хотоос энэ чи ийшээгээ бараг 2000-аар явж аш нэг арх. Тэг ч үнэтэй байгаа. Ашиг гарах гэж явж тийм нэмээд л явж. Айлууд яаж болох вэ? Таньдаг мэддэг болсон. Джеймсэн Жак. Хизээ өнөөдөр зүгээр захичмаар л өнөөдөр зүгээр захичмаар. Тэгээ хизээ. Яг бүгд төргөө өгч битээш чигээ зогсож байгаа гарна шүү дээ.
Сарын их юм болохоор яг бичиг олно л да. Өнөөдөр жаа удаан л байна. Айгу очтой мөртгөн бичиг олдохгүй. Бөглөн дээрээ татврын агцгүй арх виски коньякийг бөөгнүүлж байгаад хот руу бас аймагуд руу хэмжээгээр тээвэрлэдэг сүлжээ зохион байгуулалтын үсэд олон жил болж байгаа юм. Дьютигийн арх виски зар нь дуудлагаар хүргэнэ гэдэг фэйсбүүкийн зарын ард ийм схем ажилладаг гэсэн үг. Зарим нь архины онцгой албан татврын акц хуурамчаар хийгээд эндээс авсан виски коньякын данааж дэлгүүртээ зарж байгаад баригддаг. Амт нь оргиосоо өргөж яригддаг энтхийн бараа Улаанбаатарын бар караоке ресторан дэлгүүрт хүргэгдэнэ. За энтхийн виски коньякийг бол хүмүүс амт нь арай өөр гэж яриад байна. Нөгөө яг албан ёсны дистрибьютор хэрэгтэй компаниудад оруулж ирдэг бүтээгдэхүүнээс. Цар тахлын дараа хаагдаж шүүхийн заргаар дэлгүүрээ буцааж нийсэн худалдаа эрхлэгч бидэнд ярьцлага өгч бичлэг ихийг бол зөвшөөрсөн. За энэ хүний яриаг одоо үргэ. Хямдхан байгаа юм чин чанаргүй гэдээ одоо энэ тим яриа гараад идэх те. Та тэр юу гэж байна? Чи яг хөө тэгэд хүмүүсээс нөгөө онцгой албан татвараа мэдээл бас их хүмүүс байдаг л та. Тэгээ онцгой албан татвар авахгүй тэгээ дахиад дээр нь манайх чинь нэмэгцүүртэй албан татвар байхгүй. Тэгээд яг одоо энэ чөлөөт бүсийн хашаан дотор чи яг ижлэхэн бараа зарж байгаа маш олон дэлгүүрүүд байгаа. Тийм болохоор одоо нөгөө зах зээлийн хуулиар аль болох үнэ нэг жоохон хямдхандуу тавьж ээж гэх юм уу тий. Бараануудаа хаан суралдаг энэ цэвэр дандаа Оросд үйлдвэрсэн бүтээгдэхүүн. Хойноос орж ирдэг бараа манад бол байхгүй. Оросоос бараа татчих авдаг дэлгүүрүүд байгаа л да. Манад бол Орос арх ирдэг байхгүй. Тэрнээс яг Оросоос бараа оруулж ирж зарж байгаа ганц 2 хэн л дэлгүүр байгаа даа ер нь. Миний мэдхий тий ихэнх нь л Европоос л орж ирж байгаа гэж бодож байна. Яг тийм тодорхой юу байхгүй ч гэсэн ерөнхийдөө бид нар чинь хараад мэднэ л тий. Алтан булгийн чөлөөт бүс гэж нэг юм газар байна. Ойролцоогоор энэ 40 дэлгүүрийн дийлэнх нэм арх сувтуурлах ундааны төрлийн бүтээгдэхүүн зардаг. За яг Европт болон одоо чинь Мексиктэй, Финланд, одоо Америкт үйлдвэрлэдэг арх дарс одоо сувтуурлах ундааг энд худалдаж байна. Тэгэхдээ өмнө Улаанбаатарынх болон бусад энэ үйлдвэр үйлчлэгээний газруудаас хамаагүй хямд. Эдрийг Оросд үйлдвэрсэнд оруулж ирээд дөөрэмэл бүтээгдэхүүн зараад байна үгээ. Тэгэхээр ийм эргэлзээ төрсөөр байгаа. Тэгээ энийг яаж мэдэх ёстой вэ гэхээр энийг лабораториар мэдэх боломжтой байх гэж одоо бодчих тийм ээ. Тэгэхээр бид нар одоо хот руу буцна. Хот руу буцахаас өмнө цагдаа одоо гайлихнаас мэдээлэл авах гээд үзье. Хот руу очисон байна бид нар энэ лабораторид бас уулзъя гэж бодож байна. Манай улс монголчуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжиж, гадагшаа экспортлох зорилго тавьж 1995 оноос чөлөөт бүсүүдийг байгуулсан. Ингээд цагаан нуур, замын үд, алтан булгагт чөлөөт бүс байгуулж олон тэрбум төгрөг зарлагдсан. Засгийн газараас давхар татвараас чөлөөлөх хилцээрийг дэлхийн 26 улстай, хөрөнгө оруулалтыг дэмжих харилцаа хамгаалах 2 талт хилцээрийг 43 улстай хийсэн. Европын холбооны орнууд руу 7200 нэр төрлийн барааг ямар нэгэн тарифын хязгаарлалтгүй хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, Япон руу 9300 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах, Америк нэгдсэн улсын худалдааны хөнгөлөлтийн системд Монгол улсаас гарал үүсэлтэй 3400 нэр төрлийн бараанд гаалийн татварын хөнгөлөлт идэлүүлэхээр тогтсон. Азийн худалдааны хилцээрт нэгдэж бараа бүтээгдэхүүний экспортод тарифын хөнгөлөлт идэлүүлэхээр болсон юм а. Гэхдээ алтан булгийн чөлөөт бүсэд Монголын гих тодтолтой бараа чалга бүтээгдэхүүн чалга. Уг нь Аз Европыг холбосон цайны замын гарцсан дээр алтан булгийн чөлөөт бүсийг байгуулсан. Бараа битгий ил арх виски сонирхож яваа нэг Орос жаалга адаглаад бүрэтж тааралцсангүй. Товчхонтой экспортлох бараагүй Монголын чөлөөт бүс импортын архитарс зөөдөг архины зам болчихсон юм. Бар кодоор хязгаарсан барааг хайрцаг нь зөөхтөө хууль хяналтынхны хаагуур нь яаж мултарддаг юм бол тоо. 2024 оны 9 дугаар сарын байдлаар 356,126 иргэн алтан булгийн чөлөөт бүсэд нэвтэрчээ. Нэг хүн 20,000 төгрөгийн үнэтэй 1 литрийн архинаас 2 ширхгийг тус бүр авсан гэж тооцвол 14 тэрбум 245 сая 40,000 төгрөгийн импортын бараа татваргүйгээр борлогджээ. Энэ бол 150 ортой эмнэлэг барих төсөв юм а.
2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр Алтан булаг боомтоор нийтдээ 156,942 хүн нэвтэрж, нэг хүн 20,000 төгрөгийн үнэтэй арх, 2 шилийг худалдаж авсан гэж эдийн засгийн тооцоолол хийвэл 6 тэрбум 277 сая 680 мянган төгрөг болж байна. Энэ бол 320 хүүхдийн сургууль босгох өнөөгийн төсөвт өртөг юм а. За сая бид нар гайлийн ерхий газар руу ярьлаа. Сэлэнгийн гайлийн газар руу одоо очимаар байна. Тэндээс бас мэдээлэл авмаар байна, мэдээлэл тэнцвэржүүлмээр байна гэдэг. Гайлийн байгуулагч нөгөө төрийн цэцгээ аль болохоор бас зөвшөөрөл янз бүрийн мөгөлцгөөд бас нэлээ ярьж иж очдог газар байна. Гайлийн Сэлэнгийн гайлийн дарга нь Тонголог гэдэг эмэгтэй олон жил тэндээ ажилласан юм байна. Тэгээ саяны энэ мэдээллүүд ер нь үнэн үү те? Энэ яг чанартай бүтээгдэхүүнийг орж ирж гинөө? Энэ асуудлыг гайлийн байгууллагаас нь тодорхойлох гэж байна. За Тонголог дарга энэ Сэлэнгийн гайлдаа хэдэн жил ажиллаж байна? За би одоо Сэлэнгийн гайлд бол нэг 27 жил. Ер нь гайлын байгууллагт бол 31 дэх жилдээ ажиллаж байна. Тэгвэл яг мэдж байгаа нь одоо энэ Алтан булгийн чөлөөтсөөр бид нар өнөөдөр орсон. Тэгээ яг яс юм дээр ич нөгөө чөлөөт ус гэхээс илүү юм архины 8-ны газар болсон байна тий. Та өөрөө мэдж байгаа. Гайлын байгууллага өөрөө энэ нөгөө үндэсний аюулгүй байдлын устан бүрэлдэхүүн хэсгийг нь хүнсний аюулгүй байдлын манаа тас зохисдог байгууллага. Тэгээ энэ тал дээр одоо та одоо юу гэж боддtiin тий. За манай Сэлэнгийн мутх гайлын газрын харьяанд бол 5 хяналтын бүс байдаг. За чөлөөт ус бол 1 хяналтын бүс маань. Тэнд нэг хуваараараа нэг 5-аас 7 байцаагч ажилдаг. 27 одоо дэлгүүр тэнд үйл ажиллагаа явуулдаг. Яаж одоо 8 болгож ийн вэ? Одоо ингээ хүмүүс нэг юмд орж гараад цоглуулад нэг юм ийш тийш ачдаг нэг юм байгаад тий. Нэг бол цагдаа гайл айл нь мэдээд байгаа. Гэхдээ ингээд яг нийгэмд бол ил ярьдгүү. Гэтээр нэг юм бодитоор байгаад тий. За яг миний хувьд бол яг одоо гайлын тухай хууль болон журмаар зохицуулагдж байгаа энэ харилцааг яг гайлд ямар харилцаа үүсэж байгаа талаар бол одоо яг өөрийн мэдж байгаагаар бол яг хууль журмын дагуу одоо үйл ажиллагаа явагдаж байгаа гэж өөрийн хувьд бол үзэж байгаа. Энэ нь бол угаасаа бас л нөгөө хөлийн цэрэгтэйгээ бүртгэлээр нарийн тулгалт хийж явагддаг учраас их хэмжээгээр гаргах бол боломжгүй. Бар кодороо энэ журамдаа нийцүүлээд бар кодороо нэг жорчигчд өдөртөө 2 литр архил худалдаж байгаа шүү дээ. За энэ худалдан борлуулж байгаа. Энэ одоо зардаг барьдаг асуудал бас байна уу? Зарах ямар ч боломжгүй. Жишээлбэл эргэн тунгалаг би одоо сарда 5 удаа тийшээ орж 10 литр архил одоо 10 шил литрээр гэж бодоход 10 шил архил одоо зөөх ийм эрхтэй байгаа хгүй тэр хүнийхээ хувьд зүгээр эргэн хүнийхээ хувьд. Финляндаа гэдээ одоо арх биш шүү дээ. Тэр одоо Финландд үйлдвэрлэдэг. Тийм Финланд. Гэхдээ энд 20,000-д 23,000 төгрөг. Оросд үйлдвэрлэсэн Финляндаа энэ зарагдаад байна. Та яг үннийг хэлж. За ер нь бол манайхаараа бид нар одоо бичиг баримтанда хяналт шалгалтаа тавьж байгаа шүү дээ. Хяналт шалгалт тавигдахад одоо Финланд арх бол яг гарал үүсэл нь бол Финланд л гэж орж ирж байгаа. Яг Финландаас Финланд гэсэн гарал үүсэлтэй. Гэхдээ яг нь ерөнхийдөө нөгөө Финландыг албан ёсны нөгөө дистрибьюторын эрх аваад юм уу эсвэл нөгөө үйлдвэрлэх лицензийг аваад одоо бусад газруудад үйлдвэрлэж байгааг үгүйсэх аргагүй. Тэгтээ бол манайхаар орж ирж байгаа яг гайлаар орж ирж байгаа бичиг баримтын хяналт шалгалтыг хийхэд бол яг гарал үүсэл нь бол Финланд гэдгээр л орж ирдэг. Финланд улсаас орж ирдэг үү? Тийм Финланд улсаас. Яг гарал үүсэл нь Финланд улсын гарал үүсэлтэй л ийм арх орж ирж байгаа шүү дээ. Тийм. Мексикээс одоо жин орж ирж байна уу Мексикээс? За гарал үүслийн хувьд бол Мексик гарал үүсэлтэй юм байгаа. Мексикнүүд нь одоо Америкээс орж ирж байна. Одоо энэ чөлөөт бүсдээр зарж байгаа. Чөлөөт бүсдээр зарж байгаа нь ерөнхийдөө ихэнх голдуу Нидерланд, Шотландаас орж ирж байна. Орж ирж байна. Орж ирнэ. Шотланд виски орж ирнэ. Шотландаас орж ирж байна. Нидерландаас орж ирж байна. Яг одоо Азийн орнуудаас бол орж ирж байгаа тохиолдол бол чөлөөт бүсдээр байхгүй байгаа. Яг бичиг баримтаараа бол. Нэг ясандаа бол одоо Сэлэнгийн гайлийн дарга чөлөөт бүсдээр зарагдж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг дөөрөмлөөр Оросд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орж ирдгүү гэж одоо баталж байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Ордгоо гэж хэлж болно. Баталж байна. Орос одоо өөрөө нөгөө юм юутай эдийн засгийн хоригтой улс байгаа даа шүү дээ. Европын холбоотой. Тэгсэн мөртлөө ягаад Европын орнууд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд Оросоор дамжиж нааш орж ирэх юм бол. Гэхдээ бол ер нь Орос дээгүүр дамжин өнгөрөхийг бол яг бол хориглоогүй.
За яриагаа дуусгаад бид аймгийн гайлаас гараад Сэлэнгийн аймгийн цагдаагийн газрыг зорьсон. Ажлын цаг дууссан учраас дарагтаа зөрж таарцсан. За ингээд цагдаагийн дараа хурандаа Батбаягтай холбогдоход гэмт хэрэг зөрчлийн тоогоо цагдаагийн ерхий газарт шилжүүлчихсэн болохоор нэгдсэн тоо мэдээг төв байгууллагаас авахыг зөвлөсөн. Ингээд бид оройдоо дарханд очиж хоноод маргааш нь хот руу буцсан. Хотод ирээд өглөө нийслэлийн цагдаагийн удирдах газрыг зорилоо. Арх согтууруулах хундаатай холбоотой хэр хэмжээний зөрчил гэмт хэрэг илрүүлсэн. За тэр талаар мэдээ. За энэ оны эхний 10 сарын байдлаар онцгой албан татврын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн. За үйлдсэнийг мэдсээр үжиж хадгалсан, ашигласан, тараасан гэх энэ эрүүгийн 18-ын 7-р зүйлд заасан энэ гэмт хэрэгт нийт 4 гэмт хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. За мөн Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 6-гийн 5-р зүйл буюу гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэлт 1003 зөрчлийг илрүүлэн за 890 иргэн болон хуулийн этгээдийг холбогдуулан за тус зөрчлийн тухай хуулийн 6-гийн 5-р зүйлд заасны дагуу хариуцлагыг оногдуул шийдвэрлсэн байгаа. За энэ оны эхний 10 сарын байдлаар за 2 тэрбум 66 сая төгрөгийн мөнгөнд торгуулийн торг шийтгэлийг оногдуулж шийдвэрлсэн байгаа. Тэгээ одоо ингээ баяр ёслолын яг зон эхлэж байна. Одоо энэ хяналт шалгалтаа ер нь яаж ирчимжүүлэх? За шинэ жил сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан за энэ ер нь бол энэ улсын томоохон баярын өдрүүдэд энэ хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй. За мөн хилийн чөлөөт бүсээс оруулж ирсэн хуурамч архийг за иргэд бол гар дээрээс худалдан борлуулах, бусдын эрүүл мэндэд ийм хохирол учруулах энэ хууль бус үйлдэлүүд бол ихээр нэмэгдэж болзошгүй байдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас бол энэ төрлийн гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. За байцаар хуурамч арх чөлөөт бүсээр дамжиж орж ирдэг гэж хошууч ингэцээ хэлсэн. Харин Сэлэнгийн гайлын дарга тунгалаг хуурамч арх байхгүй гэж бидэнд хэлсэнтэй бол энэ зөрж байна. Манайх угаасаа чөлөөт бүс рүү орж байгаа арх согтууруулах ундааг бол заавал лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Тийм хуурамч арх гэдэг юм лабораторийн шинжилгээгээр бол батлагдаагүй. Тийм учраас би хуурамч арх бол чөлөөт бүсээр зарагдахгүй байна гэдгийг баталж хүрээ хэлээд байгаа маань л энэ л дээ. За дахиад нэгтлэх шаардлага гарч ийн. Гайлын ерхий газартай бид холбогдлоо. Энд арх согтууруулах хундаа хариуцдаг ганц байцаагч байдаг нь амар төвшин гэж хүн байдаг гинэ. Бид уулзаж бас асуусан. Тэгэхэд Алтан булгийн чөлөөт бүсийн арх вискийг Сэлэнгийн гайлын дарга шиг итгэлтэй тэрүүн хамгаалсангүй. Алтан булгийн чөлөөт бүсээс орж ирсэн тэр алкоголыг хэрэглэж болох юм уу болохгүй юм уу? За тэрийг харин шууд хэлэх боломж байхгүй шүү дээ. Одоо улс зөвшөөрөө тэнд заруулаад байна шүү дээ. шинжилгээний үр дүнг харж иж шийдвэрийн чанарын стандартын шаардлага хангасан за тэр яг оруулж ирж байгаа албан ёсны аж ахуй нэгжийн дистрибьютор байгууллагаасаа энэ арх согтууруулах ундааг авч баяр ёслолд зохистой хэрэглээч гэдэг юм уриалгыг л алийн байгууллагын зүгээс бол сүүлийн хэдэн жилүүдэд уриалж байгаа. Тэгэхээр чанар аюулгүй байдлын эрсдэлтэй гэдэг нь яг хаагур орж ирд. Ялангуяа Алтан булаг замын үед гол орж ирж штэ. За яг нисгээр бол харьцангуй бага. Тийш дандаа duty free-гээр орж ирж байгаа. Цаад улсаас аваад аэропорт дамжаад орж ирж байгаа тохиолдолд бол бас арай өөр. Энэ хилийн авто замын бомбтууд ялангуяа иргэд зорчигч ирээнээс замын үед орох бомбтын чиглэлд ч юм уу. За эсвэл алтан булгийн бомбтоор орж ирэх энэ үйлдэл төр бол нэлээдгүй гараад байна гэсэн үг. Нэвтрүүлгийн турш их сурвалжууд зөрүүтэй тайлбар өгсөөр л бид шинжилгээ ухааны үндсэлтэд дүгнэлт хийх эцсийн ганц найдвар руугаа очиж байна. Энэ бол хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори. Сэтгүүлчдэд хизээнээсээ нээлттэй ханддаг уран чимэг дарга биднээс бодит байдлыг бол нугаагүй. За яг хуурамч архины хувьд яригдах юм бол 2024 онд хуурамч архитай холбоотой цагдаа тагнуулын байгууллагаас манай дээр шинжилгээ ирж байсан. За энэ болохоор импортын согтууруулах ундаанууд байсан. Энэ талаар бол манайх шинжилгээ хийдгээ. Бид нар Алтан булгийн чөлөөт бүс дээр очив. Тэгээд ч арх, коньяк, виски гэдэг хотод байдаг бар рестораны газруудаар зарагддаг бүгд л байгаа. Арай хямдхан тий. Тэгээд тэндээс ер нь тогтоогдд юм уу? За яг чөлөөт бүсүүд дээр зарагдж байгаа архинуудын хяналт өнөөдөр хаана хийгдэж байгаа нь тодорхойгүй байна. Чөлөөт бүсүүдэд энэ чинь хилийн чөлөөт бүс шүү дээ. Татваргүй зарагддаг бараанууд
энэ татваргүй зарагдж байгаа архин дээр хаана хяналт тавьж ямар шинжилгээ хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Тэгэхээр энэ хилийн чөлөөт бүст зарагдж байгаа архин дээр хяналт тавих зайлшгүй шаардлагатай. Хянагддаг юм тий. Харин нөгөө хилийн чөлөөт бүс дотор өөрөө лаборатори байхгүй учраас хилийн хяналт хийгдэхгүй байх гэсэн үг. Архины хяналт гэдээ ярихаар ерөөсөө лаборатори дээр тулгуурладаг. Лабораторийн чадамж тоног төхөөрөмжтөөс л хамаардаг. Гэтэл өнөөдөр одоо би танарт багжаа харуулъя л да. Ганцхан төхөөрөмж юм тий. Тий, ганцхан төхөөрөмж байдаг маань 10 хэдэн жил ажиллаад өнөөдрийн байдлаар зогсчиход байгаа. 2 сар болж байгаа. Тий, 2 сар болж байна. Энийг одоо дарга удирдлагууд мэдж байгаа юм тий. Хилэлгүй яах вэ? Энийг ингээд ажиллахгүй болчлоо гэхээр за нэг 20-30 сая төгрөгөөр засчих гэдэг юм уу ийм асуудал байдаггүй. Одоо энэ багжийн хувьд бол сэлбэгээ аваад засах боломжтой. Гэхдээ сэлбэг маань өөрөө бас өндөр өртөгтэй. Тэгээ энэ одоо оны төгсгөл болж энэ төсөв хүрэлцээгүй байгаа ч гэдэг юм уу төсөв дууссан гэдэг шалтгаанаар бид нар одоо ингээд яг засах хүсэлтэд өгчвөл байж байна да. Одоо тэгээ шинжлүүлээгээд одоо бүтээгдэхүүн ихээр яа тий. Одоо ингээд баг зогссон чи яг энэ хортоолт тодорхойлох шинжилгээнээс бусад шинжилгээг л хийж шээ. Хатуулгыг үзэж гин, хүнд металлын хорт нэгдлийг үзэж гин, микротоксин үзэж гин гэдэг. Бус үзүүлэлт нь одоо гарахгүй л яг ямар дүгнэлт ч үгүй. Бид нар үзэж чадж байгаа үзүүлэлттэй л үзэж байгаа. Одоо энийг бол үзэж чадахгүй байна гэдгээ мэдэгдэл. Тийм байлаа. Тэр бүтээгдэхүүн худалдагдах уу? За тэр одоо байцаагч аж ахуй нэгжийн байцаагчаар ирж байгаа дэж байцаагч өөрөө л тэрэн дээр шийдэ гаргана. Лаборатори бол ямар ч байсан чадж байгаа хэмжээндээ бүх үзүүлэлтээ үзэл гаргадаг. Энэ хэр чухал вэ гэж асууж болд юм болоо. Яг архины хортолт архины шинжилгээний хувьд хамгийн чухал багж байна. За энэ багж маань бол 2008 оноос хойш ажиллаж байгаа. Өнөөдөр 16 7 дахь жилдээ ажиллаж байгаа багж. Ерөнхийдөө маш олон жилийн насжилттай жил болгон бид нар үйлчлэгээ шалгалт тохируулга хийгээд хянуулаад багжаа ажилуулдаг. Энэ маань бас сайн багж боловч аргагүй ирэхэнд 16 7 жил ажиллаад ирэхээр энэ багж Мариалын илэгдэлд ороод өнөөдөр зогсож байна. Яг юу шинжилдэг гинэ? За энэ дээр яг архины хорт толц 9 үзүүлэлтийг тодорхойлж байна. Монгол улсын хэмжээнд бид нар 9 үзүүлэлтийг тодорхойлж байна. Олон улсад бол энэ 20 болчихсон байгаа. Тэгэхээр энэ багжийг бид нар сайжруулахгүй л бол олон улсын түвшинд хүрч хянж чадахгүй байна л гэсэн үг. Манай багж өнөөдөр зогсчоод байна. Тэгэхээр сүүлийн 2 сарын хувьд архины хяналт одоо зогсцсон байгаатай ялгаагүй л байна л да. Одоо шинийг одоо тэр сайн үзүүлэлтийг нь авахд хэдэн төгрөг шаардлагатай? Ийм багж авахд 400 сая 400-аас 450 сая төгрөг хэрэгтэй. Энэ багж дангаараа ажиллахгүй, энэ багжийг ажилуулахад давхар ус төрөгчийн генератор ч гэдэг юм уу юмнууд хэрэгтэй байдаг. Эдгээр нь авахд дор хаяж 50 сая төгрөг. Багж өөрөө бараг 400 сая төгрөг ингээд яг иж бүртлэр нь бүрэн шийдвэрлэхэд 400 сая төгрөг өнөөдөр шаардлагатай байна. Хүмүүсээ мэдээг байх 13 цэг юм байна гэд эрүүл мэндийн статистикийн нэгдсэн саншиглалтанд орсон. За энэ дээрээс хүн амын нас уралтыг тоог ингээ харж болдог. За эндээс 2025 оны статистикийг харъя. Он гарсаар нийтдээ 13516 хүн бурхан болсон байна. Энэ одоогийн байдлаар хэцүү гарааг байгаа. За эндээс эрэгтэй нь 8497 хүн. Нас уралтын тэргүүлэх шалтгааны энэ өвчнөө олон улсын ангиллаар одоо гаргацсан байд юм байна. Хамгийн их одоо нас урж байгаа шалтгаан юу юм бэ гэдэг. За эндээс эрэгтэйг нь харуулъя тийм ээ. Эрчүүдийн нас уралтын тэргүүлэх шалтгаан нь спиртийн ордлого байдаг. 524 хүн 90 онд бурхан болсон байна. Спиртэнд хортоод. За хоёр дахь шалтгаан болохоор энэ илгэний эсийн карцином гэдэг 444 хүн байна. Гурав дахь нь амиа орлууд 351 хүн. Тэгэхээр энэ нэгт ороод байгаа энэ 524 буюу энэ спиртийн ордлого юунаас болоод байгаа юм. Энэ асуудал бид нар нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Баттөрөөр тайлбарлуулсан. Энэ яриг одоо үргэлээ. 24 оны тоо мэдээлэлс харахад нийт нас барж байгаа хүмүүсийн архины хордлогоор архины шалтгаантай нас баралт 1000 орчим бүртгэгдсэн байна. Энэ жил болгон л нэмэгдээд байгаа даа. Жил болгон л нэмэгдээд байгаа даа. Гэтэл та бүхэн мэдж байгаа осол гэмтэлч гэдэг юм уу те? Осол гэмтлэр одоо олон хүн нас барж ин тэгж ин гэж ярьдаг. Осол гэмтлэр 500 хүн нас барж.
За амиа оролтоор бас хүмүүс нас урж байна. Тэгэд амиа оролтонд бас ойролцоогоор 500. Тэгэхээр зөвхөн архины шалтгаантай нас уралт энэ хоёрыг нийлүүлс архинд хордож штэ тий. Нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний хүн нас урж. Тэр архиныг хитрхи их хэмжээгээр одоо ууж хэрэгэлсэнтэй л холбоотой гэж шууд ойлгож байна. Тэгэхээр яг энэ цаг үе бас баяр ёслол тий шинэ жилийн арга хэмжээнүүд маш ихээр болж байна. За энэ дээр бол монголчууд бараг нийтээрээ л ингэдэг штэ. Нийтээрээ л одоо баяр наадам болохоор нийтээрээ л энэ архи тарсыг их хэмжээгээр хэрэглэдэг. Тийм ч учраас саяхан бас нэг тоо мэдээлүүд ямар сард ямар одоо нас оролтууд ямар юмуд их байд юм гээд монголчууд энэ 12 сар маань тэ мэдээж одоо зөвхөн шууд шинэ жил гэж бид нар шууд хэлж болохгүй. Гэхдээ шинэ жилтэй холбоотой энэ үйл ажиллагаатай холбоотой нөлөөлөл бол зайлшгүй байх нь ойлгомжтой. Тэр архийг ямар их хэмжээгээр бид нар хэрэгжилж байна те. Хүнсний аюулгүй байдал одоо манай улсад төдийлөн хангагдааг байгаа гэдгийг бид нар бүгдээрээ мэдчихэв. Зөвхөн архи дарсны араас ингээс сурвалжлаа яваад ийм байна. Энийг одоо хэрэглэх үү, хэрэглэхгүй юу? За хэрэглэхээр бол одоо хаяг шишгийг харах уу, анзаарах уу гэдэг. За энэ бол хүний өөрийн сонголт өгөөд хариуцлагын асуудал. Тусгай сурвалжлага үзүүллээ.